Өнөөдөр байрны булан тохоо бүрт байрлаж байгаа эмийн сангууд чухам юун дээр оршин тогтноод байна вэ гэдгийг сонин. Монголчуудын өвчлөл ихэс чимийн худалдан авалт нэмэгдсэн байж болно. Гэхдээ энэ их эмийн сангуудын ашиг олж байгаа ганц хэрэгсэл нь магадгүй хөнгөлөлтөө эмийг зарсны төлөөх зуучлал юм биш биз гэсэн хардалт гарч ирсэн. Учир нь өнөөдөр эмийн сан болго эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөө үйлчлэх эрх авахыг хүсэж байна. Жилдээ улсаас 28 тэрбум төгрөг, нийслэлийн хэмжээнд сардаа 1 тэрбум төгрөгийг хөнгөлөлтөө эмэнд төсөвлөж эмийн сангуудад хуваарладаг. Гэтэл энэ их мөнгөний хөнгөлөлтөө эзэндээ хүрэхгүй байгаа шүүмжлэл иргэдээс их ирдэг. Тэтгэврийн хөгжид ганц даралтныхаа эмийг хөнгөлөлтөө авахын тулд үүр зүрээр очрлоод хаалга мөргөд буцдаг. Очих тоолонд санхүүжилт дуусчихсан. Мөнгөөр ав гэд дурынхаа үнийг хилээд зогсож байдаг эмийн сангуудад хэн хяналт тавих вэ? Үнэхээр дуусчихад байна уу? Эсвэл эмийн сангууд хөнгөлөлтөө эмийг үнэхээр зарах сонирхолгүй байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Хит хитийн эмийн сангаар орж байдлыг тодрууллаа. Танах одоо өнөөдөр гэхэд одоо хөнгөлөлтөө эмийг олгож байгаа юу? Үгүй шүү дээ. Өнөөдөр 15 дууссан. Хэр хугацаанд ер нь дуусчаад байна? Одоо энэ харин бас нэг арга хэмжээ авагдаад дүүрэг дотроо өгч байгаа учраас нэг ямар ч байсан 7-оос 10 хоногт бол өгөөд тэгэл тэрнээс сайшгүй байхгүй болчиход байгаа. Оны өмнө эмийн сангуудын гадаа бөөн очир дараал болсон ч ганцхан өдөр өгөөд л санхүүжилт дуусчлаа гэд иргэдэг буцаасан. Одоогор зарим эмийн сангууд 3 сарынхаа санхүүжилтийг авсан байна. Гэхдээ ганц 2 хоногийн л нөөцтэй байна гэж хариуллаа. Саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 321 эмийн сангаас зөрчил илэрсэн байдаг. Тухайлбал хөнгөлөлтөө үйлчилдэг эмийн сангуудад эмийн хангалт таарав. Хөнгөлөлтөө үйлчилдэг эмийн жагсаалтыг иргэд даатгуулагч нарт ил тод байрлуулаагүй, мөн даатгалтай иргэдэд үйлчилсэн тасалбарыг бөөнөр нь бичдэг гэх мэтчлэн асуудал гарсан. Тиймээс ядарсан иргэдээрээ тохиурхож байгаа нь эмийн сандаа байна уу, эрүүл мэндийн даатгалын сандаа байна уу гэдгийг тогтоон хөнгөлөлтөө эмийн үйлчлэгийг иргэдэд өдөр бүр авах боломжоор нь хангаж өгөөч гэж хэлмээр байна. Тийм бол байлгүй яа. Санхүүжилт мэлч дууссан байсан. Одоо энд чинь толоо молооноор өгч байгаа шүү дээ. Толоо молоон ч одоо арай хэцүү өглөөд нэг 10 хэдэн хүнд өгөөд манай ч одоо хүйтэнд халтарж ойчход өглөө орой явна гэж байхгүй шүү дээ. Дууссан хөрөхгүй байхаа гэдэг юм хэлсэн. За нэгэн дэмжтэй зүйлээд 2 3 гээд очивол очих орж нэг ганц даралтны юм авахгүй дүү байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн яамны харьяанд шилжилж эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерхий газар гэдэг статустай болсон. Тиймээс үнэхээр иргэдийн нэрийг барьж хуурамч баримт бүрдүүлэн ашиг олж байгаа эмийн сангууд байгаа бол хатуу хариуцлага тооцож иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломжийг олгох хэрэгтэй байна. Эсбүгээс Монголд эмийн бизнес цэцэглэж харин өвчний түүх олширч байна. Өнөөдөр өвчтөе хүмүүс талхан авч идснээс эмээ авч ууй гэдэг болсон байна. Харин үүн дээр нь шоргоолт шиг үүрлсэн эмийн сангууд тоглолт хийж ашиг хонжоо хайсаар байгааг сануулъя. Оюума мэдээллээ.